Дараагийн мэдээ. Орос 3 дугаар сургуулийн захирал асан соронзонд ажилгүй байх хугацааны цалин болох 24 сая төгрөгийн цалин эргүүлэн олгох шүүхэн шийдвэр гарлаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. За тэгвэл боловсрол шинжилгээ ухааны сайд асан инх хамгаалан уг мэдээллийг үндэслэлгүй гэж тайлбарллаа. Монгол улс хүн засгалдаг, хууль засгалдаг гэж би ойлгоод байна шүү дээ. 3 шатны шүүхийн шийдвэрээр одоо чөлөөсөн үндэслэлтэй байна гэдэг шийдвэр гарчаад байхад дахиад одоо шүүх аль нэгэн шатны шүүхийн асуудлыг авч хэлцэх ёсгүй шүү дээ. За хэргийг эргэн сануул Орос 3 дугаар сургуулийн захирал асан Соронзонг 2022 оны 9 дугаар сарын 7-ны өдөр тухайн үеийн боловсрол шинжилгээ ухааны сайд инх хамгаалан тушаал гарган үүрэгт ажилласан чөлөөлж байсан. За харин сайдын уг тушаалыг хууль бус гэж үзэн Соронзон нь нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг юм а. За ингээд нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж за нэхэмжлэгчийн гаргасан боловсрол шинжилгээ ухааны сайдын тушаалыг хүчингү олгуулах за урьд эрхэлж байсан Орос Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эргүүлэн томилох за ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүлэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдсэн байдаг юм а. За ингээд улсын дээд шүүх хүртэл маргаан үргэлжилж за улсын дээд шүүх 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтанд шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй шийдсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзээд дахин хэлэлцүүлэхээр давзаалдах шатны шүүхэд буцаажээ. За дээд шүүхийн шийдвэр 2024 оны 4 дугаар сард гарсан бөгөөд үүнээс хойш 4 сарын дараа буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэргийн давзаалдах шатны шүүх хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хിവэрүүлдэх шийдвэр гаргажээ. За өөрөөр хэлбэл 2022 оны 9 дугаар сарын 7-ны өдөр за тухайн үеийн боловсролын сайд асан инх хамгаалангийн гаргасан тушаалыг хүчинтэй за Соронзонгийн гаргасан хэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн гэсэн үг. За энэ талаар нийслэлийн захиргааны хэргийн давзаалдах шатны шүүхийн хэвлэмжлэлийн албанаас мэдээлж байна. За харин шүүхийн ил шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй талаар нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол ирээгүй гэсэн юм а.